За сайн байцгаана уу. Дөрөвт өдрийн 15 цагаас явуулдаг манай ээлжид лайв эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн лайвын сэдэв болохоор түрүүчийн 7 хоногт явсан илэгний өрөвсөл, илэгний өөрчлөлттэй өргөжлөл болгоод илэгний вирус, тэгээд илэгний хатуурлын талаар өнөөдөр яригдах юм аа. За тэгвэл лайвд орё. За өнөөдрийн лайвын сэдэв болохоор илэгний вирус, илэгний хатуурлын талаар яригдана. Тэгэхээр ер нь бол манай монголчуудын дунд насварлалтын үндсэн шалтгаан бол илэгний өвчлөл байгаа. Илэгний хавдраар өвчилж байгаа. Тэгээд хавдраар насварж байгаа хүмүүсийн тоо бол дэлхийн түвшинд маш дээгүүр явдаг. Монголд байгаа хавдрын өвчлөл дотроо номер 1-т бол илэгний хавдар ордог. Тэгэхээр бид нар ер нь бол энийг хүн болгон мэдж явах хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндийн боловсролын төлөө, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө бол энэ сэдвийг заавал сонсоорой гэж та бүхнээс хүсмээрээ. За тэгэхээр илгийг өөрийг нь гэмтээдэг 9 төрлийн вирус байдаг. За энэ дотроос монголчуудад бол 5 вирус онцлогддог. A, B, C, D, E гэсэн 5 вирус онцлогдож байгаа. За энэ 5 вирусын A болон E вирус, илэгний вирус бол дандаа ахуйн замаар буюу хоол ундтай ууж байгаа устай минь хамт бидний хотоод гидс рүү орж ирж байгаа ийм вирус байгаа. За энийг бид нар бол ерөнхийдөө бохир гарын шар гэж нэрлэдэг штэ тий. Тэгэхээр тэр вирус гэсэн үг. За А вирусаар бол мэдээж хүүхдүүд их хвчлэн өвдөж идэг бол Е вирусаар жирэмсэн эхчүүд өвчилж идэг. Гэхдээ энэ хоёр вирусын хувьд илгийг гэмтэх нь арай бага. Тэгээд эдгэрэлт нь маш сайн. Ер нь бол баг архашгүйгээр бүрэн эдгэж чаддаг ийм хоёр вирус байгаа. Гэтэл Б, С, Д буюу дельта гэсэн энэ 3 төрлийн хөнөөлт вирус гэж нэрлэж болох энэ 3 төрлийн вирус байгаа. Тэгэхээр энэ 3 төрлийн вирус нь болохоор илгийг удаан хугацаанд гэмтээж, илгийг задалж, за тэгээ илгийг илэг нь маш хэмжээний сорвжилт, зангилаа үүсгээд тэгээ цаашлаад илгийг хатууруулад, илгэнд хавдар үүсгээд ингээд насварлалтыг өндөр үзүүлэлтийг бий болгоод байгаамаа. За тэгэхээр энэ 3 вирус дээр би өнөөдөр голлоод ярих гэж байгаа. За манай монголчууд маань нэг 3 сая гаруй хүнтэй штэ. Тэгэхээр 3 сая хүмүүс дотор BCD вирустай хүмүүс ойролцоогоор 400 мянган байна гэсэн ийм харамсалтай тоо байдаг. За тэгэхээр ер нь бол нэг 10 хүн тутмын нэг нь л B юм уу C гэсэн вирустай байгаад байгаа. Тэгэхээр энэ дотор B нь бол 10.1 яг юугаар бол 10.6%, C нь болохоор 11.2% байдаг гэж үздэг. За тэгэхээр B, C вирусын хувьд бол өндөр юм байгаа. За D вирусын хувьд болохоор бас их өндөр үзүүлэлттэй. Нийт монголчуудын дунд 120-д хүн D вирусын халдвар авсан, D вирусын тэгч болчихсон явж байгаа. 3 сая хүнтэй энэ цөөхөн хүнтэй гэж үзэхэд бол энэ тоо бол маш өндөр. За энийг би юунтэй харьцуулж хэлж болох вэ гэхээр Европын холбооны улс гэдээ байна шүү дээ, тийм. Тэгэхээр Европын холбооны улс чинь нийтдээ 740 сая хүнтэй. Монголоос хэдэн зуун дахин илүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 740 сая хүнтэй Европын холбооны тэр олон улс дотор D вирусын халдвар тэгч 120 хүн байдаг юм байна. Гэтэл манайх 3 сая хүнтэй мөртлөө манай монголчуудад D вирусын халдвар тэгч хүмүүс бол 120 байгаа. Энэ бол ямар их өндөр хэмжээнд энэ вирус тарсан бэ гэдгийг нь харагдаж байгаа. За ер нь BC вирус яагаад монголчуудад ийм их тархсан тухай өмнөх лайв дээр би ярьчихсан байгаа. Та бүхэн тэр илэгний өөрчлөлт гэсэн сэдвийг бас сонсороо. Ер нь яагаад монголчууд ингээд бусад үндэстнээс илүүтэйгээр энэ өвчнөд ингэж нэрвэгдсэн бэ гэдгийг бас мэдээж аваарай. За BC вирус маань, D вирус маань ерөнхийдөө тавилан юу гэж үздэг вэ гэхээр тэр вирусыг бидэнд орж ирснээс хойш 20-25 жилийн дараа, за энэ бол мэдээж хүн болгонд адилгүй л дээ.
Зарим хүний хувьд бол энэс арай богино хугацаанд, зарим хүний хувьд энэс арай урт хугацаанд элэг бол ерөнхийдөө хатуурна гэж үздэг. Ер нь өвчний тавилан бол элэг хатуурах ийм тавилантай байдаг. За хэрвээ Д вирустай байвал энэ хугацаа бүр богиносдог. Тэгэхээр Д вирустай ихэнх хүмүүс маань залуу хүмүүс байдаг. Тэгэхээр ягаад тэгэхээр Д вирус маань Б вирустайгаа нийлээд ирэхээр элгийг бүр их хүчтэйгээр гэмтээгээд тэгээд ер нь бол 10-аас 15 жилийн дотор л элэг хатуурдаг ийм хөнөөл үүсгдэг ийм вирусууд байгаамаа. За тэгэхээр бид нар энэ вирусаас нэгдүгээрт хамгийн түрүүнд энэ эрүүл мэндийн боловсрол олгох гэж байгаа учраас бид нар заавал өвдсөн хойноо биш өвдгөөс урьдчилан сэргийлэхийн тулд юу мэдэж байх ёстой вэ гэхээр яагаад ер нь энэ вирус авчдаг юм бэ? Яагаад энэ вирусаар өвдөд идэх юм бэ гэдгээ эхлээд мэдээд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол Б, С, Д вирус маань бүгдээрээ цус болон цусан бүтээгдэхүүнээр л зөвхөн хүнд дамждаг. Энийг бид нэр мэдэж авах хэрэгтэй. Хүнтэй одоо тэрвэрлэх юм уу, эсвэл одоо ханиалгаад байх үед ч юм уу, эсвэл хоорондоо гар байх үед ч юм уу, ийм агаар туслын замаар бол халдвар авдаг ийм өвчин бол биш. Энэ өвчин маань цус болон цусан бүтээгдэхүүнээр дамжиж ингэж халддаг байгаа. За тэрэн дотроос одоо жишээ нь эмэгтэйчүүдийн хувьд одоо төрөх замын үед, төрөх үед юм уу, эсвэл кесарево хаалгааны үед, за эсвэл өр хөндөөлөх үед бол энэ вирусыг авах бүрэн боломжтой байдаг. За мөн шүд янзлуулж байхад ер нь энэ БЦ вирустэй хүмүүс одоо сүүлийн үед энэ вирусын халдвар авж байгаа гол зам нь бол энэ шүдний эмнэлгээс их авж ийн гэж ингэж дүгнээд байгаа шүү дээ. Ер нь бол нэг 80% нь бол шүдний эмнэлгээр дамжиж байгаа. Тэгэхээр яагаад ингэж ариутгал яваад байгаа мөртлөө энэ шүд янзлуулах үед халдвар аваад байна вэ гэхээр энэ вирусууд нь тасалгааны температурт их удаан хугацаагаар амьдрах юм чадвартай байдаг. За тухайлах юм бол С вирусын хувьд аваад үзэхэд С вирус маань тасалгааны температурт 3-7 хоног хүртэл хугацаанд амьд байж чаддаг. Тэгэхээр одоо жишээ нь одоо шүдээ янзлуулаад тэр тухайн багаж техник одоо хэрэгслүүдийг сайн ариутгаагүй чанарын одоо өндөр түвшинд сайн ариутгаагүй ийм тохиолдолд яг гэхээр дараагийн хүний одоо шүд янзлж явах үед бол энэ БЦ вирусыг авчиж болох эрсдэл маш өндөр байдаг гэсэн үг. За мөн эрэгтэй хүмүүс гэхэд одоо сахлын татваргаа хоорондоо ингэж хувааж хэрэглэх нь бас энэ вирусыг авах эрсдлийг өндөрсгөж яадаг. Тэгэхээр одоо жишээ нь нэг нь ингээд сахлаа авч явахдаа арьс салстаа гэмтээгээ цус гарлаа гэж бодоход түүгээр нь дараа нь 21 хоног дотор хэн нэгэн хүн дахиад тэр юугаар нь татваргаар нь сахлаа хусч явахдаа мөн тэр БЦ вирусыг бол авчиж болдог байх нэ. Тийм учраас ер нь бол хувь хүн болгон өөрөөсөө энэ БЦ вирусыг авахгүй байхын тулд дор дорно анхаарах хэрэгтэй гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За халдварлах чадвар нь бол маш их хурдан байдаг, маш их одоо чадвартай байдаг. Энийг доохын вирустай харьцуулсан юм судалгаа байдаг л да. Тэгэхээр бид нар доох гэхээр л ер нь айдаг штэ. Доохын вирус авчвал ер нь одоо өхөл цааз ял сонсцсон юм шиг л бодож идэг. Гэтэл та нарт би нэг тоо хэлье. С вирус нь доохын вирусаас 10 дахин хурдан одоо хүнд хүрэх эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл 10 дахин их эрсдэлтэйгээр хүнд халдаж болдог. Б вирус нь болохоор бүр 100 дахин илүү. Тэгэхээр доохын вирусээс илүү хурдан халдварладаг ийм вирус байх нь. Тийм учраас бид нар энэ вирусуудыг одоо өөрөө хамгаалах юугаан өрсөн сэргийлэх арга хэмжээг авахгүй бол жишээ шүдээ янзлуулаад эмнэлгээр яваад ах юм бол та БЦ вирус авах энэ эрсдэл нь тэр эмнэлгээр явахгүй байгаа үнтэй харьцуулахад 4-5 дахин өндөрсөж байгаа. Тийм учраас та хэрвээ ямар нэгэн цус болоо одоо шивээс хийлгэх ч юм уу те одоо хүүхнүүд хөмсөг шивүүлдэг өөр одоо янз бүрийн шивээсүүд арсан дээр ингээд хийлгдэг штэ. Энэ тохиолдолд бид нэр БЦ вирусыг авах юм боломжтой байдаг учраас бас тэрийгэ бодолцоорой. Энэ бол бидний урьдчилан сэргийлэх арга юм шүү. За тэгвэл БЦ2 бол цусаар дамждаг юм байна. За Д вирус тэгвэл хүмүүс бас их байдаг. Гэхдээ хүмүүс Д бас тэр болгон мэддэггүй сүүлийн үед хүмүүс их мэдээд байгаа. Тэгэхээр энэ вирусын хувьд онцлог нь дангаараа хүний биед ороод амьдраад ингээд үржиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл Д вирус дангаараа хүний биед дотор одоо халдвар тарааж чаддаггүй гэсэн үг.
Энэ вирус нь Б вирустай хамт байж ижил амьдардаг байгаа. Өөрөөр хэлбэл Б вирустай хүн Б вирусыг авах эрсдэл маш өндөр. За тэгэхээр Б вирус авсан 3 хүн тутмын 2 нь Б вирустай байгаа. Монголд маш өндөр байгааз. Одоо жишээ нь Германд гэхэд хичнээн сая хүнтэй Б вирустай хүн байдаггүй. Тэгэхээр энэ бас нэг онцлог байгаад байна. Манай Б вирусын өвчлөл их байгаа учраас Б вирусын халдвар бас их тархаж байна. Тэгэхээр хэрвээ танд одоо Б вирус онцлогдсон л бол та Б-гээ заавал бас үзүүлээрэй. Тэгэхгүй манайх Б-гээ үзчихээ, С-гээ үзчихэл яваад идэг, Д-гээ үзэхгүй яваад идэг штэ. Тэгэхээр 3 хүн тутмын Б вирустай 3 хүн тутмын 2 нь Б вирустай байдаг учраас хэрвээ та Б вирустай бол энэ 2 вирусаа хоёулангийн шинжилүүлэх шаардлагатай байх юм. За урьдчилан сэргийлэх талаар ярьлаа. За одоо тэгвэл энэ вирус таны биед байна уу? Ер нь яаж энийг одоо шинжлэх вэ? Яаж онцлогоо хийх вэ гэдэг тал дээр бас хэдэн зөвлөгөө өгье. Тэгэхээр илгэний БЦ Д вирусыг тодорхойлох 2 арга байна. Нэгдүгээрх нь болохоор илгэний маркер. За Б вирусыг илрүүлдэг Д вирусын маркер гэж 2 янзын маркер байна. За энэ 2 маркерыг хийхэд юу гарч ирэх вэ гэхээр хэрвээ нэмэх гарах юм бол өөрөөр хэлбэл одоо эсрэг бие гэж байдаг. Энэ эсрэг бие нь хэрвээ нэмэх гарах юм бол та Б вирус юм уу эсвэл С вирусыг хизээ нэгэн цагт авч байсан гэсэн үг. Одоо таны биед байж ч магадгүй эсвэл устдаад одоо таны дархлааны сайн байвал дархлаагаараа ингээд тэр вирусаа устгаад та идэгдсэн ч байж магадгүй. Зүгээр нэг шарлал өнгөрсөн байж болно. Тэгэхээр энэ эсрэг бие буюу илгэний маркер бол яг одоо тань тэр вирус байгаа эсхийг биш энэ вирусын халдварыг та хизээ нэгэн цагт өмнө нь авч ирсэн үү, авж байгаагүй юу гэдгийг л тодорхойлдог ийм шинжилгээ байгаа. Тэгэхээр хэрвээ энэ шинжилгээгээр эсрэг бие таны биед маркер нь хасах гарах юм бол сөрөг утгатай гарах юм бол та Б юм уу С вирусыг ерөөсөө аваагүй гэсэн. Ийм хүмүүс бол санаа зовх юм байхгүй, тайван явж болно, ямар нэг эмчилгээ бол шаардлагатай. Харин эсрэг биед буюу антител одоо эсрэг бие нь маркераар одоо илгэний маркераар эсрэг биеийг хэвээ нэмэх гарчих юм бол, эерэг гарчих юм бол гэсэн үг шүү дээ, тийм. Эерэг гараад ирчих юм бол та энэ вирусыг авч байсан гэсэн үг. Тэгсэн энэ хүмүүс бол за би вирустай юм байна гэж зарим хүмүүс вирусын эмчилгээ хийх гээд ингээ яваад байдаг л да. Тэгэхээр энэ бас дахиад нэг шинжилгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ шинжилгээ нь юу вэ гэхээр илгэний вирус тоолуулах шинжилгээ гэж байгаа. Тэгэхээр илгэнийхээ вирусыг тоолуулаад тэр шинжилгээгээр нь хэрвээ хасах гарах юм бол та вирус авч байсан гэхдээ идэгцсэн юм байна. Нэмэх гарчих юм бол та вирус авсан одоо ч таны биед вирус байгаа хэвээрээ юм байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр хүмүүс одоо шинжилгээ өгөөд үн төлбөрийн хувьд ч гэсэн өөр байдаг л да. Илгэний маркерын шинжилгээ болохоор хямдхан, илгэний вирус тодорхойлох шинжилгээ нь үнэтэй. Тэгэхээр хүмүүс нөгөө үнэтэйг нь биш хямдханыг бодоод эсрэг бие буюу маркерын шинжилгээ хийлгээд тэгэнгүүт нэмэх гараад ирчихдэг. За нэмэх гараад ирсэн байвал юу гэсэн үг вэ гэхээр та хизээ нэгэн цагт Б юм уу С вирусаар халдвар авсан юм байна гэсэн үг. Хасах гарчих юм бол та энэ вирусыг ерөөсөө авч байгаагүй гэсэн үг. Тэгэхээр маркер хасах гарвал онц сайн гэсэн үг. Нэмэх гарсныгаа дахиад одоо таны тэр вирус чинь халдвар аваад идэгсэн үү? Эсвэл одоо хүртэл байна уу гэдгийг дахиад вирус тоолуулах гэсэн шинжилгээгээр үзэх нь байна. Тэгэхээр вирус тоолох шинжилгээг хийжээж та вирустай юу, вирусгүй юу гэдгийг мэдэх нь шүү дээ. За ингээд тоолоод үзсэн чинь илгэний вирус тоолсон чинь хэрвээ хасах утгатай гарчлаа. За хасах утгатай гарчвал та бас айх юм байхгүй. Өөрөөр хэлбэл таны дархлаа чинь тэр нөгөө антител буюу эсрэг биетүүд чинь тэр вирустай тэмцэлдээд байлдаад устгахчихсан гэсэн үг. За нийт 100 хүн жишээ нь одоо энэ илгэний Б юм уу С вирус халдвар авлаа гэж бодоход 15-аас 20% нь өөрөө идэгчдэг. Тэр хүн вирус авснаа ч мэдэхгүй, халдвар авснаа ч мэдэхгүй явж байгаад өөрөө
идэх ч гэсэн байдаг. Тэр дархлаа нь тийм сайн ажиллаж байна гэсэн. Үлдсэн нэг 100 хүний 85% нь яадаг вэ гэхээр аргашаад үлдчихдэг. Өөрөөр хэлбэл тэр вирус нь тухайн хүнийхээ биед эсийн дотроо ингээд үржээд амьдраад байж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо вирус тоолох шинжилгээ хэрвээ эерэг гарах юм бол та вирустай юм байна. Ингээд та илгэний вирус устгах эмчилгээнд орох шаардлагатай гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр бид нар нэгдүгürt энэ шинжилгээгээ бас их сайн мэддэг байх хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр эсрэг биет нэмэх гарчгаар би вирустай гэдээ бодоод байхгүй. Эсрэг биет нь нэмэх гараад хэрвээ вирус тоолохоор хасах гарчих юм бол та идэгцэн учраас эмчилгээ хийх шаардлагатай. Нэмэх эерэг гарчих юм бол эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бид нар бас энэ дээр вирус тоолуулна гэхээр зарим хүмүүс одоо жишээ нь ингэдэг штэ би ингээд нэг лабораторид очиод вирусаа тоолуулсан чинь намайг вирустай гээд нэг лабораторид очисон чинь вирусгүй гээд ингээд хариун зөрчлөө. Аль нь үний юм болоо гэд хүмүүс их явж яадаг тийм тохиолдол зөндөө сонсогдож яадаг штэ одоо Солонгос явах гэж байгаа хүмүүс ч юм уу бид нар ч нэг явхаасаа өмнө нэг шинжилгээг нөгөө вирусгүй бол явна вирустай бол явахгүй гэхээр шинжилгээ өнгөд зарим лаборатори нь вирустай гэхийн зарим нь үгүй гэхийн одоо би бүр ингээд эргэлзээд байна гэдэг иймэрхүү яриа та нар сонсч байсан байх. Тэгэхээр энэ дээр юу явж байна гэхээр вирус тоолох тэр лабораторио зөв сонгох хэрэгтэй гэсэн үг. Манайх одоо 2015 онд нийтийн нэлгэний вирус тоолдог бүх лабораториудыг одоо юу яасан байгаа шалгалт хийгээд энэ итгэмжлэл өгсөн байгаа. Тэгэхээр энэ итгэмжлэлээр нийтдээ 7 лабораторид бүрэн автомат ийм аппаратаар илгэний вирус тоолдог гэдгийг гаргасан. 4 лаборатори болохоор хагас автомат ийм тоног төхөөрөмжөөр вирус тоолдог гэж одоо гаргасан байгаа. Тэгэхээр ер нь бол яаж ч бодсон хүний гар орсон ийм үйл ажиллагаанд алдаа гарах эрсдэлтэй учраас бүрэн автомат ийм одоо вирус тоолох ийм төхөөрөмжтэй лабораториудад очих юм бол энэ лабораторийн дүнгууд бол хоорондоо ерөөсөө зөрдөггүй. Монголд ч хийлгсэн одоо Тайван, Тайланд, Солонгос өөр хаануудын хөгжилтэй орнуудад хийлгсэн яг л адилхан гарна гэсэн. За тэгэхээр эндээс нөгөө манай халдвартын эмнэлэг байна шүү дээ. Халдварт хөсөөд гэж нэрлэдэг халдвар төвчин судлалын үндэсний төв гэж байгаа. Энд бол бүрэн автомат байгаа. Тэнд бас хийлгэж болно. За илгэний төв байна. За тэгээд томоохон эмнэлгүүд бол бүгдээр автомат болчихсон байна лээ. Сонгодоо, интермед, грандмед гэдэг эдгээр эмнэлгүүдэд бол бүрэн автоматар вирус тоолдог. Тэгэхээр эдгээр лабораториуд хэрвээ та вирусаа тоолох юм бол тэдгээрийн шинжилгээнүүд нь бол яг хоорондоо тохирно гэсэн. Бусад лабораториуд бол одоо баталгаа өгөх боломжгүй л гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр вирус С вирус дээр болохоор гол нь та нар одоо нөгөө хариу гэдэг нэг юу хуудас өгдөг шүү дээ. Тэр хуудсан дээрээ ямар үг өсгөхтэй хариу харах вэ гэхээр RNK гэсэн ийм хариу байгаа. Өөрөөр хэлбэл HCV RNK. За H гэдэг нь гепатитус, за C гэдэг нь С, тэгээд V гэдэг нь вирус гэдэг. Гепатит С вирус тэгээ арчлалт нь RNA, англиар бол RNA гэсэн. Ийм хариу гарч ил байх юм бол сайн. Өөрөөр хэлбэл энэ хариу бол таны яг вирусыг тоолж юм гэсэн. Б вирусын хувьд болохоор DNA буюу одоо юуны хувьд үсэг нь R биш B-гээр солигдсон ийм юутай гардаг шиг. Ерөнхийдөө бас нэг хариугаа уншиж мэддэг байвал биднэрт их зүгээр байгаа. За тэгэхээр бид нар бета ЦТ гэдэг ингээд лабораториор шинжилүүлсэн чинь гараад ирлээ. Одоо яах вэ? Тэгэхээр бид нар энэ дээр эмчилгээ хийх шаардлагатай болно шүү дээ. Мэдээж та яг нарийн мэрэгсэн ийм эмнэлгийн эмч нарт очиж стандарт эмчилгээг бол заавал хийх хэрэгтэй. Зүгээр орхиж ерөөсөө болохгүй. Яагаад вэ гэхээр Д вирусын хувьд бол насанд хүрсэн хүн хэрвээ энэ вирусыг одоо өөрөө тээгч байгаад байгаа бол тэдгээрийн 15-аас 20% нь 20-с 25 жилийн дараа илгэн хатуурдаг байгаа. Илгэний хатуурл шилждэг байгаа. За тэгээд тэр хүмүүсийн одоо 20-с 25% одоо илгэний хатуурл явж байгаа хүмүүсийн 1-с 4% нь бол илгэний хавдарч шилждэг байгаа. Жилдээ манайд Монголд одоо 2500 хүн илгэний хатуурл, илгэний хавдраар
одоо бурхны оронд явж байгаа шүү дээ. Тэгэхээр өдөрт бол 5-аас 6 хүн илгэний хатуурал хавдраар насарж байна. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо байхгүй юу? Тийм учраас бид нэр ерөөсөө энэ Б вирус, С вирустэй, Д вирустэй байгаа бол зүгээр ингээд зөнд нь орчих юм бол та 10 жил, 20, 25 жилийн дараа илэг хатуурал явагдаад эргээд энэ илэгчийн өөрөө маш чухал үүрэгтэй гэдгийг түрүүний юун дээр лайв дээр би ярьсан шүү дээ, тийм ээ. Гол үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Хүний биед уургийг нийлэгжүүлнэ, шим тэжээлийг хадгална, хорт бодисыг биеэс гадагшлуулж хоргоожуулна гэдэг ингээд олон функцтэй 500 гаруй нийлмэл ийм функц үйл ажиллагаа явуулдаг эрхтэн маань хэрвээ хатуураад ирэх юм бол хатуурна гэдэг чинь юу явагдаж байгаа юм бэ гэхээр илэгний эс чинь задраад үхчихэж юм гэсэн. Ингээд олон эс үхэхийн хэрээр тэр үхсэн хэсэгт бол ийм сорвжилт үүсэл тэгээд тэр нь одоо сорвжилт маань өөрөө фиброз гэж хэлсэн тийм ээ. Фиброз өөрөө 4 шаттай. Энэ 4 шатын 4-р шат нь болохоор илгэний тэр сорвжуултууд нь илгээ бүтэн ингэж бүр одоо ийм занглаа үүсгээд ингээд хэрвээ эхоогоор харах юм бол илгчин малын илгчин гоё юм гүлгэр гүлчгэр ямар голомтод өөрчлөлтгүй гоё юм жигт гадаргуутай байх хэрэгтэй юм чинь жижигэн юм занглаанууд үүссэн барзгар болсон байдаг шүү дээ. Энд чинь нөгөө сорвжилтууд чинь ингээд илгийг ингээд бүрэн одоо сорвжуулсан байна л гэсэн үг шүү. Тэгэхээр энийг гол нь тэр сорвжуулаад байгаа юм чинь илгэний өрөвслийг одоо явуулаад байгаа тэр зүйл чинь болохоор тэр вирусууд байгаа шүү. Тэгэхээр вирустэй хүмүүс бол ер нь юу яана л гэсэн үг. Удаандаа бол одоо С вирустэй хүмүүс бол илгэний хавдар, Б вирустэй хүн бол илгэний цирроз тэгээ цаашлаад хавдар руу шилждэг. Тийм учраас бид нар энэ эмчилгээгээ бол заавал хийх хэрэгтэй. За Б вирусыг бага насндаа авах тусмаа илгэний хатуурал нь эрт явагддаг. Өөрөөр хэлбэл 0-аас 5 нас хүртэлх хүүхдүүд хэрвээ Б вирус аваад өвчлөөд тэр нь одоо архагшаад өөрөөр хэлбэл вирус нь устаагүй ингээд архагшаад үлдсэн байвал тэдгээр нь яадгүй гэхээр ерөөсөө 90% нь л одоо бараг бүгд гэсэн үг шүү дээ. 90% нь л архагшаад үлддэг. Бүр бага байх тусмаа одоо жишээ нь хүүхэд бүр одоо нэг настай ч юм уу ийм байх үедээ хэрвээ Б вирус аваад архагшсан байх юм бол ер нь бол илгэний хатуурал маш эрт явагдана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүхэд байх тусмаа Б вирус авах тусмаа илгэний хатуурал эрт явагддаг учраас авах арга хэмжээгээ эртхэн авахгүй бол тэгээд нэг залуухан болсон тий одоо охтууд өсөөд насанд хүрлээ хүүгүүд нь том боллоо ингээд насанд хүрээд ирэхээр илгэний хатуурлаар ингээд өвчлөж байгаа маа. Тэгээд дээр нь Д вирустай хавсарчих юм бол эн чинь бүр богиносч байгаа. Тэгэхээр одоо та нар хавдар судлалын үндэсний төв дээр яваад очих юм бол илгэний хавдартай хүмүүс дотор залуухан хүүхдүүд, охтууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар яасан гэхээр их багадаа энэ вирусын халдвар авсан байна гэсэн. Ер нь одоо бол сүүлийн үеийн хүүхдүүд бол төрөнгүүт нь Б вирусын вакцин хийдэг болсон байгаа тийм. Насанд хүрсэн хүмүүсийг бол Б вирусын вакциныг бол нөхөж хийж байгаа. Б вирусын хувьд бол вакцин бол олон улсад байгаа. Гэтэл С вирусын хувьд бол вакцин гэж бол байхгүй, одоогоор байхгүй. Тийм учраас одоо өөрийгөө тэр юунд цус тусан бүтээгдэхүүн авахгүй байх хэрэгтэй. Бас БЦ вирус дамжих нэг зам нь бол бэлгийн замаар дамждаг штэ. Тэрийг би хэлээгүй юм. Тэгэхээр бэлгийн хавтлын үед бол бас энэ БЦ вирус халдварлах одоо вирус тэвч хүнээс бол халдварлах юм эрсдэлтэй байдаг шүү. Тэгэхээр энэ дээр бас бодолцох хэрэгтэй байна. За вирус авч одоо байгаагүй өөрөөр хэлбэл антител нь ингээд титр буюу тэр үзүүлэлт тоон хэрвээ одоо 10 хүртэл байх юм бол ийм хүмүүс тухайн вирусын одоо халдвар авах эрсдэл өндөр байна, дархлаа муу байна гэж үзээд заавал юу хийдэг? Вакцин хийх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл та нар эхлээд шууд очиод Б вирусын вакцин бол хийлгэж болохгүй байна шүү дээ. Эхлээд юугаа үзүүлэх нь вэ? Вирусынхаа антигенийг үзүүлнэ. Антиген. Тэгэхээр антигенийг үзүүлээд түүний тоон хэрвээ
олон улсын нэгж 1 миллилитр дэх олон улсын нэгж нь 10 хүрэхгүй байх юм бол вакцин заавал хийнэ. Хэрвээ 10-аас одоо 100 хүртэл байх юм бол дархлаа ерөнхийдөө тотож байгаа хүн юм байна гэж үзээд гэхдээ бүр их хангалттай дархлаатай гэж үзэхгүй учраас бас вакцинжуулах шаардлагатай болно. За хэрвээ энэ үзүүлэлт нь антиген нь хэрвээ 100-аас дээш байх юм бол ийм хүнд бол вакцин хийх шаардлагагүй байдаг. Тэгэхээр хүн болгон Б вирусын вакциныг бол хийх шаардлагагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ үзүүлэлтээр энэ антиген гэдэг үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ Б вирусын антиген нь 100-аас дээш хүмүүс бол вакцин хийлэхгүйгээр байглаасаа өөрөө дархлаатай байдаг гэсэн үг. Тэгэхээр ийм хүмүүс бол вакцин хийгээгүй яваад байхад халдвар бол бид нь бол орохгүй л гэсэн үг байна. За бид нар зөвхөн ганцхан энэ маркер болоод илгэний вирус тоолуулах үзүүлэлтээс гадна бас илгэний биохимийн үзүүлэлтээр бас илгэнийхээ энэ үргэлжлэл илгэний одоо хатуурл явагдаж гин үгүй юу гэдгийг хянах боломжтой байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлт нь болохоор алаад асаад гэсэн илгэний энэ ферментүүдийн тоог харж болдог. Тэгэхээр алаад асаадын үзүүлэлт нь хэрвээ хэвийн байх юм бол хяналтандаа яваад одоо энэ вирустай хүмүүс маань хяналтандаа яваад тэгээд эмчтэй бол ингээд тогтмол үзүүлээд яваад байж болно гэсэн. Эмчилгээ хийх бол шаардлагагүй. Алаад асаад нь хэвэн байх юм бол харин асаад нь гайгүй алаад гэдэг үзүүлэлт байгаа. Алаад үзүүлэлт нь байх ёстой норм нь 30 эдтэй байдаг штэ. Тэр үзүүлэлт нь хэрвээ 2 дахин их болсон тохиолдолд бол заавал эмчилгээ хийх шаардлагатай болно. Тэгэхээр одоо бол ер нь сүүлийн үед С вирусын маш гоё юмнууд зөндөө гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эмчилгээнүүдийг бол хийх хэрэгтэй болно. Заашгүй хийх хэрэгтэй болно гэсэн үг. За Д вирусын хувьд ер нь хамгийн судалгаа багтай юм вирус. Нөгөөдөөгөр эмчилгээний хувьд бол ганцхан арга байдаг. Вакцинч байхгүй. С вирус шиг тийм олон гоё сонгомол юмнууд одоо болтол гараагүй. Д вирусын хувьд бол ерөөсөө ганцхан эмчилгээ нь интерферон эмчилгээ байгаа. Тэгэхээр интерферон эмчилгээ гэдэг маань интерферон гэдэг бол хүний өөрийнх нь биед байдаг ийм уурга байдаг. За энэ уурга бол өөрөө дархлааны уурга байгаа. Тэгэхээр энэ дархлааны уургийг хүчээр одоо гаднаас нь интерфероныг нэмж энэ уургийг нэмж оруулснараа хүний дархлааг өөрийг нь ингэж өдөөж ингээд тэр биедээ байгаа вирусыг устгах ийм арга хэмжээ авах ганцхан ийм эмчилгээний арга байдаг байгаа. Тэгээд нөгөөдөөгөө Д вирус маань ерөө хатуурлуу хурдан шилждэг учраас Д-тэй хүмүүс бол бүр онцгой биедээ анхаарах хэрэгтэй гэсэн үг байна. За өөр бидний онцлогоон дээр бол ерөнхийдөө болчлоо тий. Онцлогоо заавал бид нар шинжилгээ хийх нь байна. Шинжилгээг бол маркерын шинжилгээ гэж нэг байгаа. Хоёрдугаарх нь болохоор вирус тоолуулах шинжилгээ гэж байгаа. Тэгэхээр эдгээрийг бол үзүүлээд яваад ах хэрэгтэй гэсэн. За хэрвээ элэг хатуурсан байвал энэ чинь юу гэсэн үг гэхээр элэг олон жил одоо үргэлжлэлтэй яваад тэгээд элгэнд сорвжилт үүснээс болоод ингээд элгэнд энэ элэг маань гэмтсээр байгаад өөрийнхөө функц үйл ажиллагааг явуулж чадахгүй. Бид бол маш их хор хоримтлагдсанаас болоод ер нь бол хатууралтай хүмүүсийн 2-7% нь бол элгэний хавдар руу шилждэг юм байна. Тэгэхээр ийм хатууралтай хүмүүсийг өөрөө бас би ер нь хатуурал явж гэнэ үү гэдгийг эхо онцлогоогоор харахаас гадна давхар бас өөрийнхөө бид гарч байгаа өөрчлөлтүүдийг харж болдог байгаа. Нэгдүгээрт нүд гэдэг бол бидний элэгний тол гэж үздэг. Тэгэхээр нүдний цэцгээ хэрвээ шарлаад байгаа эсвэл нүдний одоо цагаан маань одоо өөгчөд байгаа бол энэ бол бас элэг хатуурлын шинж гэж үздэг. Ер нь бол элэг цэцний үйл ажиллагаа хэвэн биш. Хүнийх л нүдний цагаан бол юм юу болно гэсэн. За нөгөө бас нэг зүйл нь яадаг вөхөр шээс. Бидний шээсийг шар өнгөтэй гаргадаг тэр зүйл бол бидний элэгнээс ялгарч байгаа цөс байгаа. Тэгэхээр алаад тасаатын түвшин өндөрсөд ирэхээр шээсний өнгө бол юм хар цайшиг өтгөн болж эхэлдэг. Билирубины түвшин бол өндөрсөж ирдэг. Энэ маань бас хатууралтай хүмүүсийн хувьд ихэнхдээ ажиглагддаг. За бас өтгөн байгаа. Бас нь хэрвээ ингээд цайвар өнгөтэй гараад эхэлж байгаа бол одоо шарлсан хүүхдийн бас цагаан гардаг шиг хэрвээ өтгөн цайраад байгаа бол
Энэ бол бас элэг хатуурл явагдаж явах боломжтой. За мөн бас нэг арга бол энэ бидний гарын алга байна. Гарын алгаа үзтээ бүгдээрээ хардаа ямар өнгөтэй байна. Гарын алга хэрвээ ийм улаан өнгөтэй байгаа бол жигд одоо биш те ягаа хүний гар чинь ягаа өнгөтэй байх хэрэгтэй. Гэтэл ийм улаан өнгөтэй байгаа бол энэ бас элэг хатуурлын шинж гэж үздэг шүү. За мөн биеийн зарим хэсгүүдээр ялангуяа энэ мөр хаваар ийм од шиг улаан ийм мэнг шиг тийм туурал энэ тийм туурал биш юм аа. Тийм одоо мэнг шиг тийм цусан ийм юунууд од шиг ийм дүрстэй зүйлүүд хэрвээ мөр хаваар үүсэж байгаа бол энэ бол бас элэгний одоо хатууралтай үед ажиглагддаг юу байгаа. За бас нэг хатуурлын шинж нь мэдэгдэх энгийн нүдэнд харагдах шинж нь болохоор хөвлийн хэсгээ ингээд сайн харах юм бол талент харахад хөвлийн энэ нөгөө судснууд венес судсууд ингээд илт ингэж тодорч харагдаад ингээд байх юм бол энэ бас элэгний циррозтой шинж байдаг. Тэгэхээр ийм шинжүүдээрээ ерөнхийдөө танд шинж тэмдэг анзаарагдаж байгаа бол яаралтай мэрэгжлийн эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй байх нь. Ер нь бол элэг өвчлснөө мэдэж болдог байх нь шүү дээ. Тэгээ элэгийг би түрүүний лайв дээр хэлжсэн. Энэ элэг гэдэг эрхтэн бол өөрөө дүлийн эрхтэн, мэдрэлийн судал байдгүй. Учираас өвдөл бид нар мэддэхгүй. Ямар үед мэддэхгүй гэхээр бүр хавдар болоод, цирроз болоод, хавдрын нэлээд одоо 2, 3, 4 гэсэн ийм шатанд ороод ирэхээр л өвдөж мэдрэгддэг. Саяхан нэг тийм тохиолдол ходоод нүгдээд байна гэдэг нэг настай одоо бас нэг настай бишээ 60-аад насны хүн хотоод өвдөд байна, нойр улчирхаа өвдөд байна гэдэг энэ хөвлийн хаваар нь цахаагаад л яваад байна гэд яваад байсан байгаа. Тэгээд сүүлдээ бүр тэр нь их хүчтэй өвдөд байхаар нь дотрын эмчтэр очиж үзээд эход үзүүлсэн чи элэгний хавдар бүр 4-р шатанд орчихсон байгаа байхгүй. Тэгэхээр энд юу явж байгаа гэхээр ерөөсөө тийм сүүлийн шатанд орсон тохиолдолд элэг өвдөж мэдрэгдэх нь шүү дээ. Яг элэг нь өөрөө өвдөд байгаа юм биш л дээ. Хавдар нь томроод ойролцоо эрхтнүүдийн мэдрэлийн судсыг дарах хэмжээнд томорсон үед л тэр нөгөө одоо ойр орчмын эрхтнүүдийн мэдрэл дарагдсанаас болж өвдөлт мэдрэгдээд ингээд хавдартай гэдэг онцлогдчихж байгаа. Тийм учраас ерөөсөө элэг муудаж байгаа ийм бид нар бол урьдчилаад гаднаас нь хараад ер нь бараг мэдэж болохгүй учраас заавал юу яах нь эмчид очиж хандах хэрэгтэй байх нь. Ерөнхий өөрт нь ямар шинж тэмдэг бас давхар мэдрэгдэх гэхээр ер нь С вирустэй, Б вирустэй хүмүүсийн вирус идэвхжсэн үед бол яг тийм одоо ханиад хүрсэн хүн шиг ерөнхийдөө ингээл нэг ерөнхий биеийн ингээд ядаргаанд ороод, сулдаад, хоол идэх туршилтнуудаар хоолны шингэцэн одоо буурал байдаг. Хүүхдүүдийн хувьд бол бас яг ханиад хүрсэн үед хүүхэд ямар байдаг вэ? Уйлганаал, халуурж бүлээрэл ийм байгаа маань бас давхар вирусын халдвараас ч болсон байж болдог. Тийм учраас ер нь ийм шинж тэмдэг илрээ тодорхой хугацаанд бас яваад байх юм бол бид нар шижиглэх хэрэгтэй. Ер нь бол вирус нь идэвхжээд одоо шат нь хүндэржээж магадгүй юм шүү. Тийм учраас тогтмол үзлэгт хамрагдаж вирустай юу, вирус нь хэд байна гэдгээ тоолуулж явах хэрэгтэй байгаа. За шаралж байгаагүй гэдэг хүмүүс ер нь шарлж байгаагүй гэд яриад байдаг байхгүй. Гэтэл шарлснаа ер нь шарлсан хүмүүсийн 30-45% нь мэддэг. Ихэнх нь бол ердөө мэдхгүйгээр одоо өөрөөр хэлбэл одоо 55-аас 70% нь л шарлсныгаа одоо БЦ вирус авсан энэ шарлсан гэдгээ бол ерөөсөө мэдхгүйгээр өнгөрчихсөн байж байдаг. Тэгэл ажил хийж ин жоохон хаваршаад ядраад байгаа юм болов уу, ажил ихтэй байгаа ядраад байгаа юм болов уу гэд яваад байж идэг. Гэтэл БЦ вирус авчаад шарлсан явж идэг юм байгаа шүү. Тийм учраас бас ер нь бол нэг жилдээ 2 удаа шинжилгээ өгөөд явж байхад бол гимбүүл гэж хэлэх гээд байна. За Б вирустай би байсан юм аа тэгсэн чинь Д вирустай болчихжээ. Б нь дээрөө шилждэг юм уу гэд хүмүүс бас төрөгдсөн явж идэг. Энэ хоёр бол тусдаа өөр вирус. Анхнаасаа Б вирустай байжгаад дахиад тэр хүн дахиад халдвар аваад Д вирустай болчихсон л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ Д вирустай болохдоо зарим хүмүүс бол
яг энэ хоёр вирус зэрэг хүнд орж болно. Б вирус, Д вирус хоёр хүний биед зэрэг ороод ирдэг ийм тохиолдол байдаг. Энийг болохоор одоо хавсарсан, зэрэгцэн халдвар гэж хэлдэг. Зарим тохиолдолд зарим хүнд болохоор эхлээд Б-г аваад дараа нь Д вирус авч идэг. Энийг нь болохоор дараалсан халдвар гэж хэлж идэг. Тэгэхээр аль нь тохиолдож болдог. Тийм учраас хэрвээ би Д-тэй болчихжээ гэж бодож байгаа бол нэг бол танд Б вирустэй зэрэг орж ирсэн гэсэн. Эсвэл энэ хоёр вирус дараал нь таны биед орж ирсэн гэсэн. Тэгэхээр Б вирус нь Д вирус руугаа хувирна гэж бол байдаггүй маа. За түрүүн вакцины тухай ярьсан хэрвээ танаа гэр бүлд хэн нэгэн хүн Б вирустэй эсвэл С вирустэй байгаа бол ялангуяа Б вирустэй байгаа бол гэр бүлийн бусад гишүүд нь халдвар авахгүй тулд ер нь вакцин хийлгэчихвэл зүгээр. За бага насны хүүхдүүд бол угаасаа Б вирусын вакцин хийлгэсэн байдаг. Тэгэхээр том хүмүүс нь бол вирусын вакцин хийлгээрэй. Гэхдээ хийхдээ нөгөө антигенийхаа хэмжээг харж иж хийлгээрэй гэж хэлмээр байна. За одоо эмчилгээний тал дээр би та бүхэнд зөвлөгөө өгье. Тэгэхээр ер нь вирустэй хүмүүс маань юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За хамгийн гол нь хоолтон дээр анхаарах хэрэгтэй. Хэрвээ та илгэний одоо БЦ вирустэй, дээр нь ийм өөхлөлттэй, элэг өөхөлдсөн, цирроз эхэлж байгаа, гадаргуун жигд биш, голомтод өөрчлөлт гарч байгаа ийм хүмүүс, гэхдээ хөнгөн зэрэгтэй ийм байгаа хүмүүс бол ерөнхийдөө хоол хүнсээрээ гол нь 70%-ийн эмчилгээг авч болдог. Өөрөөр хэлбэл та хоолоо таны эрүүл мэндийн байдал илгэний цаашдаа ямар байх нь таны хоолтоос 70% нь хамаарна гэсэн. Тэгэхээр хоол ондоо зөв хоолтоод байх юм бол та 70% эмчилгээг өөрөө хийгээд байна гэж ойлгож болно. Нөгөө 30% эмчилгээг болохоор эм тариагаараа хийгээд байж болно гэсэн. Тэгэхээр ерөөсөө вирустэй хүмүүс бол хооллолт хамгийн чухал шүү. Хамгийн чухал. Тэгэхээр ямар хоол идэж болохгүй гэдгийг бид нэр мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ идэж болохгүй хоол гэдэг дээр нь юу ордгоо гэхээр хадгалсан хоол гэдэг юм орж ирнэ. Хадгалсан хүнс. За хадгалсан хүнс гэдэг нэрийн дор ямар хүнсүүд орох уу гэхээр үйлдвэрийн одоо үйлдвэрлэлээр хийгдсэн бүх төрлийн одоо хүнсүүд орно гэсэн үг. Савлсан, нөөшилсэн, лаазалсан, гялгуурууданд хийсэн энэ бүх хүнснүүд бол хадгалсан хүнсэнд орно. Хэдийгээр он сар нь 3 сарын одоо 14 гээд биччихсэн ч гэсэндээ 7 хоног хадгална, 21 хоног хадгална гэд хугацаал тавьчихсан байгаа бол түүнд тодорхой хэмжээгээр хадгалагч орсон л гэсэн байгаа. Тийм учраас илгэний одоо энэ асуудалтай хүмүүс бол ийм хадгалсан хүнсийг аль болох итгэхээс татгалзах хэрэгтэй байх нь. Тэр химийн нэмсэн бодис нь хорт бодис болж ирдэг илгэнд бол яагаад вэ гэхээр түүнийг шүүх тийм чадвар илэг гэмтсэн ийм хүмүүст бол маш муу байдаг. Тийм учраас ерөөсөө өдөр тутамдаа өдөр өдөртөө болсон тийм хоол хүнсийг идээд өөрөө одоо хоолоо хийж иднэ л гэсэн байна шүү дээ. Ер нь аль болохоор гэрийн хоол идвэл их зүгээр байдаг. За гэрийн хоолтой бас анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс одоо гурил авахдаа, будаа авахдаа хямдхан гээд шуудаагаар нь аваад ингээд юу байдаг шүү дээ. Нөөцлөсөн байдаг. За махыг гэхэд одоо жишээ нь намартаа аваад хавартаа иддэг ч гэдэг юм уу. Ингээд бид нэр хэмжээгээр нөөцлөх тохиолдолд мэдээж тэр авсан хүнс маань органик хүнс байгаа хэдий ч гэсэндээ бас хадгалтын явц нь одоо юу технологи алдна гэдэг шиг тэн дотор бас тодорхой юм юу үүсчиж болдог. Одоо хөвгц ч юм уу тийм ээ үүсчиж болдог. Энэс болоод бас илгийг гэмтээдэг учраас энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. Ер нь л аль болохоор энэ илэг муутай хүмүүс, ер нь илгэний БЦ вирустай хүмүүс бол хоолоо л их сайн анхаарад эрүүл тэгээд шинэ хоол идээд байх юм бол өөрийнхөө илгэний эмчилгээг одоо 70% хийгээд байна гэж ойлгох нь шүү дээ тийм ээ. За тэгээд нөгөө давс гэдэг айхтар юм байгаа. Давсыг бол ерөөсөө бүр 6 грамм гэдэг нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ хэмжээнээсээ бүр бага идэх хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн хэмжээ нь 6 грамм. Инээсээ бага идэх хэрэгтэй. Тэгэхээр энийг яаж багасгах вэ гэхээр за гуанзны хоол одоо энэ цайны газрын хоол бол
ер нь бол маш их амтлагч орсон. Амтлагч гэдэг чинь тэр чигээрээ давс явж байгаа. Тийм учраас ер нь бол гадуур бити хоол, аль хор гэртээ хооллохдоо хоолоо хийхдээ цагаан давс бити яваарай. Тэгэхээр цагаан давс гэдэг чинь бол өөрөө тэр чигээрээ 100% химийн бодис явж байгаа. Харин нөгөө нуурын давс эрдэс одоо давс байдаг шүү дээ, жамц давс гэдэг ийм давсыг хэрэглэж болно. Гэхдээ давсаа яг хизээд нь хоолндоо хийх үгээр яг хоолоо болгоцсон яг олгох үедээ бид нар чинь ингээд шөлтөө хоол хийхэд одоо жишээ нь хоолоо хийгээл дунд нь ингээд давсаа хийгээл тэгэл буцалгаал аярлал иддэг шүү дээ. Энэ бол маш буруу байгаа шүү дээ. Хоолнд ерөөсөө давс хийхгүй байжгаад тавглалаа, олголоо. Тэгээд яг тэр үедээ давсаад баг зэргийн цацаад яг л бидний нэг юм тэр давс ер нь хизээ хэрэгтэй вэ гэхээр бидний яг нэг энэ хил вэ шүү дээ. Хил маань өөрөө тэр амтлах мэдрэмжээрээ таашаал авах гэж байгаа тэр л агшинд давс хэрэгтэй. Тэрнээс цааш улаан хоолоогоор хоол давлалал тэр давс дандаа хор болж байгаа шүү дээ. Тийм учраас давсыг бол баг хэрэглээ. Давсыг аль болохоор одоо ерөөсөө бүр яг хоол идэх үедээ багхан шиг цацаад амт дөнгөж амтагдах төдий болгоод ингээд идээд байвал болдго юм аа. Тэгэхээр баг нөгөө бөөнд нь давс хийснээс ч илүү гоё хоол их гоё амттай болдог. Тийм учраас нөгөө гадаадынхан чинь ингээд ширээн дээр нь перцтэй давс энтрэн тавьчихсан тэгээ яг хоол идэхдээ цацаад иддэг штэ. Тэрэн шиг л иднэ л гэсэн үг. Тэгвэл манайхан шиг ингээд нэг тогоондоо бүх юмаа хийчихгээл тэгэл давс нь дуртайч байсан дургуйч байсан тэр хоолоо бүгдээрээ иддэг шиг. Энэ ингээд нэг тогооноос идчихэж байгаа маань эргээд биднийг бас илэг цөсөнд хотоодгүй болгож байгаа штэ. Тийм учраас давс асуудал илэг цөсний одоо энэ асуудалтай хүмүүст бол ерөөсөө хэрэггүй юм байгаа шүү. За тэгээд мэдээж эмийн эмчилгээ шаардлагатай хүмүүс бол эмээ хэрэглээрээ. Гэхдээ эм бол чухал. Гэхдээ эмнээс илүү хоол чухал гэдэг анхаарах хэрэгтэй.